За өнөөдрийн сэдэв бол бид гялалцсан романтик гэрлэлт гэдэг сэдвийн тухай ярилцах болно. Тэгэхээр хүмүүс хоорондоо гэрлээд олон жилиг ингээд үддээ шүү дээ. Тэгэхээр хэрхэн бидний ийм анх сууж исэн тийм гэрлэлтийн харилцаагаа хэвээр нь авч үлдэх боломжтой гэдэг юм бол энэ талаар чиний бодол юу вэ? Ерөнхийдөө хүний амьдралын одоо гэр бүлийн амьдралын хамгийн гоё хэсэг нь үерхэж байгаа цаг үедээ байд юм шиг ер нь амьдардаг ч хүмүүстэй. Тэгээд үерхэж байхдаа тийм гоё байсан, ингэж болцож исэн, тийм гоё бэлэг авч өгдөг байсан. Одоо ингээ гэр бүл болсон чи болцгоо болчихж, гоё юм авч өгөө болчихж, тэгээд болцоон дурхай болчихж гэдэг ингээд илүү их тийм гомдолт хийсэн амьдралаар амьдардаг санагддаг. Тэгээд ерөнхийдөө тэр нь ч бас аргагүй. Нөгөө талдаа гэр бүлээ босгохын тулд илүү их хариуцлага үүрж байгаа. Өөрсдийн гэсэн ажил орлоготой, карьертай болохыг хүсэж байгаа. Өөрсдийн гэсэн унаад хэрэгтэй байр савтаа орон байртай болохын төлөө зориод явж байгаа. Гэхдээ бас тэр гал халуун болцоо, тэр гал халуун тэр байдлаа бас хадгалаад явхаа илүү их хичээх хэрэгтэй юм шиг. Тэгээд ер нь гэр бүл болохоор хүн аяг залхуу болчдөг юм. Чиний хувьд хэр залхуу болсон? За залхуу гэхээр мэдгүй надад тэгж бодогдохгүй байна. Амар улам илүү ажилласаг хичээнгүү завгүй байд юм шиг санагддаг. Яг гэвэл эрэгтэй эмэгтэй хүн хоёрын хувьд бол ондоол байдаг л ахал та. Яг гэвэл эмэгтэй хүн хүүхдээ өсгөн халамжлан, хайрлан өдөр тутмынх нь хэрэгцээг нь хангана гэх мэтчлэн маш олон зүйлс байдаг. Мөн эр нөхрөө эрэгт нь халуун хоолундтай гэр оронд дулаахан цэвэрхэн ч юм уу сайхан орчныг бүрдүүлэхийг маш их хичээдэг учраас завгүй байдаг хальтаа залхуу гэдэг үгтэй санал нийлэхгүй байна. Харин хэрхэн гэр бүлээ ас жаргалтай анхных шигээ сайн байлгах вэ гэхлээр эхнэр нөхөр хоёр бие биендээ цаг гаргадаг байх хэрэгтэй гэж би боддог. Яагаад гэвэл амьдралын хэрэгцээний төлөө явж байгаа ч гэсэндээ биеийн хэрэгцээ, сэтгэлийн хэрэгцээ гэдэг бол нэгдүгээр зүйлс гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээд одоо ингээл амьдраад гэр бүл зохиогоод 12 дахь жилдээ ингээ болж байгаад ингээ бодоол бийж хахад бид нар яг юун дээр алдаад байгаа, юун дээр оноод байгаа гэдэг юм ингээ бодоод үзэхлээр бид зүгээр нэг ингээл байн гадуур гараад үнтэй хувц сунар аваад цаг зарцуулаад болцох биш зүгээр өглөө босоод нэг тэгж чин сэтгэлээс имэнчилдэг бусдаа бид нар тэгдэж шүү заримдаа хөөе сайхан амарсан уу сайн юу байна гэдэг хэрнээсээ яг хажууд хүндээ хөөе сайхан амарсан уу чи минь сайхан байх шүү ч юм уу ийм үгийг бид нар бол хэлж чаддгүй яг нэг амьдралын хэрэгцээг нэг хамтдаа хангахаар хамтдаа хийхээр бүтээлцгээр ирсэн хүмүүс шиг болчдөг яг хосууц шиг биш тэгэхээр зүгээр л амьдрал амар энгийн юм шиг санагддаг ш нэгэндээ цаг гаргаал гоё болох байгаа зүйлээ ярилцах тийм. Миний хувьд бол хамтдаа байх нь илүү зөв гэж бодож байна. Тэгээ сүүлийн үед хосууд маань илүү их одоо амьдралынхаа төлөө тэмцэж байна. Тэгээд тэр тэмцэл нь юугаар харагдаж байна гэхээр нэг нь Монголд үлдээд нэг нь гадаадад ажил хийж байна. Тэгээд урт хугацаагаар бас би гадаадад ажиллахыг айгүй буруу гэж үздэг. Яагаад тэгэхээр хэдийгээр бидний амьдрал мөнгө төгрөг одоо байшин сав тэгээд том машин хэрэгтэй ч гэсэн энэ харилцаагаа хадгалахын тулд илүү их ойрхон, илүү их бие биентэйгээ хамт байх цаг нь илүү байгаасаа гэж хүсдэг. Тэгээд та гадагшаа гарахыг төлөвлөж байгаа бол бас гэр бүлээрээ хамтдаа гарахыг илүүд үзээрэй. Ганцаараа бити яваарай гэж хэлмээр байна. Тэгээд сүүлийн үед нэг Facebook дээр нэг ямар институт юм утсан шүү дээ. Жинхэнэ хайр гэж юу юм бэ гээл яг ингээл жинхэнэ хайр хаана идэм бэ гэдгсэн чинь. Тэгээ би чамд хайртай гэж өдөр болгон хэлэх биш гээд тэгснэ нөгөө блоклол, анблок гэл нэг юм яваад байсан шүү дээ Яг тэрэн дотор амьдрал буцалж байгаа байхгүй нэг хоорондоо муудалцаа, цайндаа бие биенээ ер нь олж байгаа яг тийм зүйл байгаа даа бие биенийхээ харилцааг улам илүү ихээр мэдж байгаа, мэдэрж байгаа яг бодит байдал дээр шүү дээ тий. Тэгээд гэр бүлийн харилцаагаа илүү бат бөх байлгахад хүндлэл гэдэг зүйл айгүйх дутагддаг. Хүндлэл байхгүй газар хүн бүхэл тий бог хүртэл тэнцээ тогтохгүй гэж би итгэдэг. Тэгэхээр
эхнэрээ хүндлэх, нөхрөө хүндлэхэд илүү их суралцаараа гэж хэлмээр байна. Тэгээд хүндлэл гэдэг бол маш бага зүйлээс эхэлдэг. Тэгээд бусдын дэргэд эсвэл хажууд нь ч юм уу те хүний хажууд нөхрөө эсвэл эхнэрээ битээ муудаж байгаараа илүү дэмжиж эхнэрийнхаа нөхрийнхөө талд байж байгаараа гэж зөвлөмөр байна. За тэгээ өнөөдрийн энэ гялалцсан гэрлэлтэд авч үлдэхэд бид нарт эдгээр зүйлсүүд хэрэг болох нэ.